За сайн мэцхэн залуусаа MJ Private Fitness та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр би та бүхэнд гэртээ яаж өөрөө mass gainer хийх тухай зааварчилгаа өгч тэгээ бас mass gainer тухай дэлгэрэнгүй мэдээд өгье гэж бодож байна. Тэгэхээр юуны төрөнд та бүхэн гэртээ өөрөө mass gainer хийж сурахын тулд та бүхэн mass gainer юу гэдгийг яг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр юуны төрөнд mass gainer чинь өөрөө чинь булчинтай болгодог зүйл биш. Mass gainer чинь юу гэвэл хоол гэсэн үг. Тэгэхээр заавал гаднаас өөрөө mass gainer худалдаж авах шаардлага байхгүй. Хоол учраас өөрөө хэрүү тэр mass gainer-т байгаа яг тэр mass gainer-т байгаа тэр уургийн хэмжээ, досны хэмжээ, тэгээд тэр нүүрс усны хэмжээг нь яг өөрөө хангаж өгч чадаж тааруулж чадчихвэл яг өөрөө яг гэртээ тэр mass gainer яг найруулж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юуны төрөнд mass gainer бол хоол, уураг бас хоол. Тэгэхээр уурагч чинь хүмүүс болохоор уургийг чинь булчинтай болгодог бэлтгэл гэж ихэвчлэн ойлгоод байна л да. Тэгэхээр уурагч чинь бол хоол, mass gainer чинь бол хоёулаа хоол. Тэгэхээр уурагч олон төрлөөр байгаа шүү дээ. Одоо жишээлбэл уурганы бэлтгэл гэж байна. Тэр чинь уураг, дахианы мах чинь уураг, өхний мах чинь уураг, тэгээ өндгний цагаан чинь уураг, сүүчийн уураг, тэгээ янз бүрийн төрлөөр байгаа болохоор та бүхэн тэр уурганы төрлөө аль төрлөөс нь авахаас чи хамаарч өөрхийн тэр уургийн хэмжээ хангаж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс болохоор дахианы мах сүүгээр өндгөөр хангаж өгч шин. Зарим нь болохоор уургийн бэлтгэл өхрийн махын тэрээр хангаж өгч. Тэр хүн болгон янз бүрээр хангаж өгч штэ. Тэгэхээр та бүхэн уургийн бэлтгэл чинь бол хоол гэсэн үг шүү. Тэгэхээр өөрөө хоолноос уургийн хэмжээг авч чадчихвэл уургийн бэлтгэл уух шаардлага байхгүй. А mass gainer болохоор чинь юу гэвэл mass gainer чинь яг адилхан хоол гэсэн үг. Ганц ялгаа нэг бол уургийн бэлтгэл чинь зөвхөн уураг байдаг. Тэгэхээр ямар ч нүүрс ус холиог, ямар ч тос холиогоо, өөх тос холиогоо зөвхөн уураг байдаг. Тэгээ өөх тос холсон нэг ихэвчлэн 1.5 г өөх тос байдаг. Тэгэхээр маш бага өөх тос холсон байдаг шүү дээ. Нүүрс ус ч гэсэн маш бага нүүрс ус холсон байдаг. Тэгэхээр уургийн бэлтгэл чинь цэвэр уураг гэж ойлгож болно гэсэн үг шүү дээ. Харин mass gainer юу вэ гэвэл mass gainer чинь болохоор чинь уураг холцсон, дээр нэмээд тос холиод нүүрс усын хэмжээг нь бас нэмээд өгсөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уургийн бэлтгэл mass gainer хоёрын ганц ялгаа нь юу гэвэл mass gainer-ийн калори хэмжээнд өндөр байдаг. Уургийн бэлтгэлийн калори хэмжээнд бага байдаг. Тэгэхээр хэрвээ биднээс өөрсдөө тэр одоо жишээ биднээс өөрсдөө mass gainer хийх бол маш олон арга байгаа. Маш олон төрлийн маш олон арга байгаа, маш олон янз байгаа. Тэгэхээр нэг жишээ хэлгээд биднээс одоо уургийн бэлтгэл авлаа. Тэрэндээ одоо биднээс 2 албах хийлээ шүү дээ. 2 албах хийгээд яг тэр mass gainer-ийн уургийн хэмжээтэй бол яг тэнцчихдэг. 2 албах хийлээ. Дээр нэмээд яг 2 аяг сүү холлоо. Дээр нэмээд биднээс одоо банан холлоо, зарим энэ төр холлоо. Тэгээд бараг тэр яг тэр калори хэмжээ чинь бол тэнцүүхэн болсон гэсэн үг шүү дээ. Одоо чи mass gainer калори хэмжээ ийм их байхад уургийн бэлтгэх ийм байгаа гэсэн үг шүү дээ. Харин биднээс тэр уургийн бэлтгэлтэй банан, сүү, энэ тэр банан, сүү тэгээ өөр нүүрс усны төрлийн юмнууд хавчхоор чинь тэр хоёрын калори хэмжээ яг ийм болчихж байгаа юм шүү дээ. Харин биднээс энэ уургийн бэлтгэлтэй өгшөө их юм холихороо тэр чинь mass gainer-с илүү их калори хэмжээтэй болчихж байгаа болгох боломжтой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр нэгэн аргаар хэлийгвэл mass gainer уугаад жинчин нэмэгдэх үү, mass чинь нэмэгдэх үү? Нэмэгдэхгүй. Яагаад нэмэгдэхгүй гэвэл ганцхан өөрийн чинь жинчин нэмэгдэх арга юу гэвэл өөрийн чинь идэх ёстой хэмжээнээсээ илүү их идэх ёстой. Тэгэхээр идэх ёстой калорийн хэмжээнээс илүү их идснээрээ өөрийн чинь жинчин нэмэгдэнэ. Тэгэхээр өөрөө mass gainer уулаа гэж бодъё. Тэгвэл тэр mass gainer уугаад юм идээд тэгсэн мөртөө өөрөө тэр идэх ёстой калорийн хэмжээгээс илүү их идээг бол өөрийн чинь жинчин нэмэгдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэр одоо би тавыг нэг чишээ идэхэд одоо биднээс 20 ширхэг бууз идэж гин гэж бодъё. Тэгээд тэр 20 ширхэг бууз идэхэд бол тэр 20 ширхэг бууз шин дуусгаж идэхэд бол нэлээд хугацаа орно шүү дээ. Өөрөө чи хэр хурдан иддэг, хэр их ажилладаг өгөөс ч хамаарч бас овоо хугацаа орно шүү дээ. Харин биднээс яг тэр 20 ширхэг буузд яг тэнцэх калори хэмжээтэй mass gainer найруулаад уувал тэр чинь бол нэг дор бараг ууч штэ. Өгөө бол яг нэг 5 минутын дотор бараг уугаад дуусгах штэ. Тэгэхээр биднээс тэгж хурдан ууснараа дараачийн хоол идэх хугацаа чинь бол богино болчих хурцсаж байгаа үстэй. Тэгэхээр биднээс хурдан одоо хоол идэх дууснараа ахиж хоол идэх хугацаа чинь хамаагүй ойрчин гэсэн үг штэ. Харин 20 ширхэг бууз идэхэж 30 минут боллоо гэж бодъё. Тэр 30 минут болохоор чинь тэр хоолоо идэх дараачийн хоол идэх хугацаа ч илүү удаан байна гэсэн үг шүү. Ягаад гэвэл өөрөө 5 минутанд уух хоолыг өөрөө 30 минут идэж байгаа болохоор дараачийн хоол идэх цаг чинь илүү удажж ирнэ гэсэн үг шүү. Харин биднээс тэр идэх ёстой хоол уучвал
дараачийн хоол идэх хугацаач хурдан ирнэ гэсэн үг шүү дээ. Өөр нэг жишээ хэлэхэд хүний бие чи хоол идэхээр бие чин тэр шин шингээд задлаа шүү дээ. Харин биднес чинь mass gainer чинь болохоор чинь энэ чинь шингэн болохоор аль хэдийн задлсан байгаа байх. Тэгэхээр хүний бие чинь тэр чинь хурдан шингэж аавна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хурдан шингэснээр ахиж хурдан өвсөж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр mass gainer-ийн давуу тал бод яаж mass нэмэхэд тусалдаг вэ гэвэл mass gainer чи шингэн болохоор бие чинь тэр чинь задлах шаардлага байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө бие чинь задлах шаардлага байхгүй болохоор бие чинь хурдан шингэж аваад тэгээд өөрөө хурдан өвснө гэсэн үг шүү дээ. Хурдан өвснөөрөө өөрөө нэг өдөртөө хэрэг mass gainer уухгүй шингэн юм хоол уухгүйгээр зөвхөн идсэн бол өөрөө нэг өдөрт одоо жишээлбэл 4 хоол идэ гэж бодъё. Харин өөрөө зарим хоолоо ууснараа өөрөө нэг өдөрт 5-аас 6 хоол идснээр өөрөө яг mass нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Яг гэвэл өөрөө өдөрт илүү их хоол идэж гин гэсэн үг шүү дээ. Өөр нэг жишээ юу гэвэл та бүхэн өөр нэгэн давуу тал юу гэвэл та бүхэн хоол хурдан идэж штэ. 30 минут идэх хоолыг та бүхэн 10-аас 5 минутанд уучих гин гэсэн үг штэ. Тэгэхээр та бүхэн дараачийн хоол идэх хугацаа чи илүү хурдан болсноороо өөрөө тэр өдөртөө хэрвээ 4-5 хоол идэх байсан бол 5-аас 6 ч юм уу 7 хоол идэх боломжтой болж гин гэсэн үг штэ. Өөр нэгэн давуу тал юу гэвэл одоо жишээлбэл авгүй гэж бодно ш. Тэгээ хоолоо идэж амжаагүй байх гэж бодъё. Тэгэхээр та бүхэн автобусанд одоо аяхтай бууз бариад автобусанд одоо бууз идээ суустай биш үү? Тэхгүй шүү дээ. Харин mass gainer бол шингэн болохоор та бүхэн энэ ямар нэг аяган тийгээс тэгээ тагийн таглаад автобусанд бол уугаад үгүй замдаа бол уугаад явах боломжтой. Тэргээр бас нэг давуу талтай. Тэгэхээр эцэст mass gainer-ийн гол давуу тал юу вэ гэвэл өөрийн чинь өдөрт олон хоол идэх боломж шин бол олгож гин, бий болгож гин. Тэгэхээр одоо би өөрхийн тухай жоо мэдээлэл өгье гэж бодож. Тэгэхээр би өдөрт бол 2 mass gainer уудаг. Заримдаа 3. Тэгэхээр яг үндэ бол миний яг mass сайн нэмдэг нууц бол яг mass gainer бол би өөрөө гэртээ сайн хийж өөрөө сайн ууж ийн гэсэн үг шүү дээ. Яг үннийг хэлгээд бол өөрөө яг жингээ ихэндээ нэмэн. Тэгээ ихэндээ жингээ нэмээд хоолоор нэмэхэд бол яах ч хоолоо ихэдээ жин чинь нэмэгдэнэ. Тэгэхдээ өөрөө тодорхой хэмжээний жин нэмсхийн дараа өөрөө бүр хоол идэхээс бүр засахж ихсэн өөрөө яг өөрийгөө бүр хүчил идэх шаардлагатай болно гэсэн үг шүү дээ. Яг тэр үед яг өөрөө mass gainer уугуул их ашигтай. Яг гэвэл өөрөө тэр хүчилж идэхийн оронд өөрийгөө хоолыг хүчилж идэхийн оронд уучхад бол хамаагүй амар шүү дээ. Одоо нэг хоолыг чи өөрөө 10-аас 30 минут өөрийгөө заавал ингэж хүчилж албаар ингэж хүчилж идэхийн оронд зүгээр нэг 10 минут дотор зүгээр ингээ өөрийгөө хүчээр уулгахчуд хамаагүй амар шүү дээ. Би бол mass gainer-ийг бэлдмэд худалдаж аваагүй бараг 2 жил болж байна. Би анх эхэлж байхад бол нэг л удаа авч ирсэн. Тэгээд би авах болсон. Одоогоор бол би mass gainer-ийн бэлдмэд бол хэрэглэхгүй байгаа. Би бас уураг бол хэрэглэхгүй байгаа. Уургийн бэлдмэд бол хэрэглэхгүй байгаа. Яагаад хэрэглэхгүй байгаад надад угаасаа хэрэглэх шалтгаан байхгүй. Би бол өөрхийн уургийн хэмжээг бол би хоолноос хангалттай авч чадж байгаа. Би одоо ихэвчлэн өөрхийн уургийн хэмжээгээ дахианы цээж, өндөгний цагаан, сүүнээс тэгээд грек тараг. Энгийн тарагнд бол уургийн хэмжээ бол өндөр байдгүй. Тэгэхээр энгийн тарагнд бол уургийн хэмжээ бол байхгүй. Гэхдээ грек йогурт буюу грек тарагнд бол уургийн хэмжээ бол маш өндөр байдаг. Тэгэхээр би грек таргаас уургийн хэмжээг авдаг. Тэгээ хаяа бас үхрийн махаас бол авдаг. Тэгэхээр би та бүхэнд mass gainer-ийн тухай гайгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадсан байх гэж найдаж байна. Хэрвээ та бүхэнд миний монгол хэл тийм сайн биш үү? Тийм учраас би та бүхэнд яг сайн тайлбарлах гэсэн чинь үг нь бол яг гарч өгөхгүй байна. Тийм учраас та бүхэн зарим нэгэн зүйлд ойлгоогүй бол чөлөөтэй асуугаарай. Одоо би та бүхэнд гэртээ яаж mass gainer хийхин тухай яг мэдээлэл өгж бас харуулъя гэж бодож байна. Тэгэхээр юуны төрөнд та бүхэн гэртээ mass gainer хийхэд бол калори уншиж калори тоолж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр одоо надад бол энд яг одоо энэ өндөгний цагаан байна та. Энэ бол Монголд байгаа үг би мэдэхгүй байна. Гэхдээ байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ байхгүй бол та бүхэн ийм бүтэн өндөг байдаг шүү дээ. Бүтэн өндөгний шарыг хаяад цагааны навснаар яг энтэй яг адилхан гэсэн үг шүү дээ. Энд чинь болохоор чинь шарыг хаяад цагааны ийм савлцсан, бэлэн савлцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг Монголд бол өндөгний үн бол хэр үнэтэй байгаа, хэр хэмтхэн байгааг би бас сайн мэдэхгүй учраас яг миний яг та бүхэнд өгж байгаа жорууд бол яг Монголын нөхцөл таарсан үгөө би мэдэхгүй байна. Тэгэхээр та бүхэн миний жорноос санаа аваад яг өөрхийн Монголын нөхцөл бол таарснараа найруулж болно. Яг гэвэл миний одоо өгж байгаа хоолны жор Америкт бол хэмтгэн даа. Гэхдээ Монголд бол үнэтэй доорч магадгүй шүү дээ. Тийм учраас та бүхэн Монголд бол ямар жороор хийвэл илүү тохиромжтой юм одоо миний өгж байгаа жорд өөрчлөлт ба найруулж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би юу төрөй та бүхэн ерөнхий ойлголт өгье гэж бодож байна. Тэгэхээр надад одоо энэ өндөгний цагаан байна. Тэгэхээр юу төрөй та бүхэн mass gainer хийж чадахын тулд та бүхэн
та бүхэн калори тоолж мэдэх хэрэгтэй. Калори уншиж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр би та бүхэнд яаж калори унших ба калори тоолох тухай жоохон дэлгэнгүй мэдээд өгж жоохон жишээнүүд харуулъя гэж бодож байна. Тэгэхээр яг одоо надад энэ өндгөний цагаан байна. Тэгэхээр би өндгөний цагаан дээр хамгийн ихний жишээ авъя. Тэгэхээр би та бүхэнд юу өдрөнд калори яаж унших, калори яаж тоолох тухай нэг жишээ харуулъя. Тэгэхээр яг одоо надад энэ өндгөний цагаан байна. Энэ хайрцагцсан өндгөний цагаан байна. Тэгэхээр хамгийн ихнийх нь чинь serving size гэж штэ. Serving size 3 tablespoon буюу 46 г. Хоёр дахь нь болохоор servings per container. Тэгэхээр энэ хайрцагсан савн дотор хэдэн удаа 46 г-аар ууж болох вэ гэвэл 10 удаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ савн дотор нийтдээ 460 г 46-ыг чинь 10-аар үржүүлэхээр чинь 460 г өндгөний шингэн байна гэсэн үг шүү дээ. Тэгээд доотных нь amount per serving нь юу гэсэн үг вэ гэвэл өөрөө 46 г өндгөний шингэн эдснээрээ өөр чинь би чи ямар тэжээдүүд орж ирж байна. Хэрэг уурны хэмжээ орж ирж байна. Хэрэг нүүрс ус орж ирж байна. Хэрэг өөх тос орж ирж чинь орж ирж байгааг чи энд чинь харуулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн amount per serving store calories гэсэн байгаа. Тэгэхээр calories 25 гэсэн байгаа үстэй. Тэгэхээр өөрөө 46 г өндгөний шингэн эдснээрээ өөр чи 25 калори орж ийн гэсэн үг шүү дээ. Биет чинь. Харин өөрөө энэ савтай өндгөний цагаан шингэнийг бүгдийг нэг доор хэрэглүүл 25-ыг 10-аар үржүүлэхээр чи өөр чинь 250 калори орж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө жингээ нэмэхэд одоо нэг жишээ хэлье. Өөрөө жингээ нэмэхэд 3000 калори идэх шаардлагатай байна гэж бодъё. Тэгэхэд өөрөө энэ өндгөний нэг бүтэн хайрцагийг эдснээрээ өөрөө 250 калори өндгөний цагаанаас авснараа өөрөө тэр 3000 калориос 250-ыг хасгаар чи өөрөө чи үлдсэн калори хэмжээ чинь 2750 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ calories per serving-ийн доорх энэ total fat чи нийт фатны хэмжээ. Тэгэхээр энэ нийт фатны хэмжээ 0 г гэж шүү дээ. Тэгээд энэ saturated fat, trans fat, энэ холестерол энэ тийм юмуд бол одоогоор бол та бүхэн анхаарах шаардлага бол байхгүй. Эхэндээ та бүхэн 3 чухал зүйлээр бол анхаарах хэрэгтэй. 3 чухал зүйл одоо калори чинь болохоор чинь 3 чухал зүйлээр хуваагддаг. Тэгэхээр калорийн дотор 3 хуваагддаг. Нэг нь болохоор уураг, нөгөөх нь болохоор нүүрс ус, тэгээд хамгийн сүүлд нь болохоор өөх тос. Англиар хэлэх юм бол нэг нь протеин, хоёр дахь нь болохоор carbohydrates, тэгээд гурав дахь нь болохоор fat гэсэн үг шүү дээ. Биднээс яг энэ гурван зүйлд бол эхэндээ бол анхаарах хэрэгтэй. Тэр жижиг сажиг зүйлдер бол сүүлдээ бол анхаарч болно. Энэ гурван зүйл чи хамгийн чухал зүйл. Тэгэхээр total fat 0 г гэж штэ. Тэгээ хоёр дахь анхаарах зүйл бол total carbohydrates. Тэгэхээр бас 0 г гэж. Харин уурганы хэмжээ нь болохоор 5 г гэж штэ. Өөрөөр хэлэх юм бол өөрөө 46 г өндгөний шингийн эдснээрээ өөрийн чинь биет чи 25 калори орж ирж байна. Тэгээ өөх тос бол 0 г орж ирж байна. Нүүрс ус бол 0 г орж ирж байна. Тэгэхдээ уурганы хэмжээ бол 5 г орж ирж байна. Тэгэхээр биднес 46 г өндгөний шингийн эдснээрээ биднес биедээ 5 г уург өгч ийн гэсэн үг шүү дээ. Харин өөрөө энэ өндгөний энэ савтай өндгөний хайрцагыг бүгдийг идвэл 5 г уургийг 10-аар үржүүлэхээр чи өөрөө 50 г уурыг авч ийн гэсэн үг шүү дээ. Энэ бүтэн хайрцагтай өндгөний шингэнээс 50 г уурыг авч ийн. Одоо би та бүхэнд өөр бас нэг жишээ харуулъя. Надаа яг одоо энэ peanut butter cream байна. Энэ самрын төрлийн крем тэ peanut butter cream. Тэгэхээр энэний калори дээр би бас яг адилхан саяных шиг жишээ авъя. Эхнийх нь болохоор serving size нь 2 tablespoon 32 г гэж штэ. Тэгээ хоёр дахь нь serving per container гэхэр чи энэ савн дотор 32 г-аар хэдэн удаа идэж болох вэ гэвэл 44 удаа идэж болно гэсэн үг штэ. Тэгэхээр өөрөө энэ савынхаа нийт грамыг олохын тулд 32-ыг 43-аар үржүүлэхээр чи энэ сав доторх байгаа нийт бутрын грам нь гараад ирж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр calories нь 190 калори байна. Тэгэхээр өөх тосны хэмжээ нь болохоор 16 г байна. Тэгээд энэ нүүрс усны хэмжээ нь бол 8 г байна. Тэгэхээр уурганы хэмжээ бол 7 г байна шүү дээ. Тэгэхээр биднээс одоо 32 г энэ peanut butter эзснээрээ 16 г өөх тос бидээ шингээж 8 г нүүрс ус авч тэгээд 7 г уург авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн хэрв өдөрт 100 г уурыг уух шаардлагатай байсан бол өөрөө 32 г peanut butter эзснээрээ өөрөө 7 г уурыг peanut butter авснараа 100-аас 7 хасгаар чи өөрөө 93 г уурыг идэх үлдсэн гэсэн үг шүү дээ. Одоо би та бүхэнд гэртээ өөрөө яаж маскинер хийдгийг харуулъя л да. Тэгэхээр энэ бол миний маскинерийн хамгийн ихний бол арга. Би та бүхэнд тэгээд энэ калори хэмжээ ба нүүрс усны хэмжээ бүгдийг нь бол өгнө. Энэ болохоор зүгээр цацдаг тос. Та бүхэн өвсийн тосол хэрэглэж болно.
би одоо энэ үндгний цагааныг бол бүгдийг нэ шүү дээ. Тэгэхээр би энэ одоо энэ тавг харж байгаа энэ үндгний цагаанаас бол би 50 г уурга аваад 250 калори авна гэсэн үг шүү дээ. Яг одоо би үндгний цагаан хуураа дуусчихлаа. Яг одоо энд бол 250 калори байгаа. Тэгээд 250 дотор калори дотроо 50 г уурга байгаа. Тэгэхээр одоо уурга аваад би одоо энэ бол одоо энэ ширэнд бол одоо хийчих шүү дээ. Одоо энд яг хийчтэй шүү дээ. Тэгэхээр одоо биднээс цаас бат хэрэгтэй л. Одоо биднээс цаас баатанд одоо би бүх уурганы хэмжээ ба калори хэмжээг одоо бичээд явчихна. Тэгэхээр чи хэдүүлээ сая үндгний цагаанаас бол 250 калори аваа. Тэгээ үндгний цагаан дотор чинь 50 г уурга байсан ш. Тэгэхээр одоо би 250 калори дээр явж байна. Тэгэхээр одоо хэдүүлээ бол энэ дээр бол одоо сүү ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сүү ойлгохдоо одоо би та бүхэнд энэ юуг нь харуулъя та. 1 коп буюу 240 мл-т 130 калори байгаа. Тэгээд 8 г уурга байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол 480 мл-ийн тэгэхээр 480 мл хийхэд надад 260 калори орж ирнэ. Тэгээ 16 г бол уурга аавна гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр биднээс эндээ 480 мл сүү олцохоор эний уургийн хэмжээ чинь түрүүнийх шиг 50 г байсан илүү гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 480 мл чинь 16 г уурга байсан учраас 16 дээр 50 г уурга нэмэхээр чинь энэ дотор чи одоо 66 г уурга байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ 240 мл чинь 130 калори байсан шүү дээ. Харин биднээс 480 мл ууснараа 130-аа 20 үржүүлэхээр чинь 260 калори авсан гэсэн үг шүү дээ энэ сүүнээс. Тэгэхээр чи одоо түрүүний үндгний цагааны калори ба уургийн хэмжээг нь бас энэ сүүний уургийн хэмжээг нь хоорондоо нэмэхээр чи одоо энэ дотор байгаа нийт калори хэмжээ чи одоо 510. Тэгээ доторх байгаа уургийн хэмжээ чи болохоор 66 г болчихлоо. Одоо тэгээ биднээс энэ маскинд 3 дахь нэмэх зүйл юу гэвэл энэ peanut butter cream. Тэгэхээр та бүхэн энийг бол түрүүн харсан шүү дээ. Энд 132 г 190 калори байгаа. Тэгээ 7 г уурга байгаа. Тэгэхээр биднээс энийг яг зөв хэмжихэд бол яг энийг грамлах хэрэгтэй. Тэгэхээр одоо надад энд яг одоо энэ бол кил байна та. Тэгэхээр 190 калори нь 32 г шүү дээ. Харин биднээс болохоор 3 сервингс хэрэглэн. Тэгэхээр 32-ыг чинь 3-т үржүүлэхээр чинь 96. Тэгэхээр одоо энэ 0 г гэж шүү дээ. Биднээс энэ 0 г-ыг бол 96 г болгоно шүү дээ. Одоо 70 г байна. Тэгэхээр болоог байна гэсэн үг шүү дээ. Одоо 108 арай хитэрчтэй тэгэхээр жоо хасна гэсэн үг шүү дээ. За 98 ойролцоо байхад бол олон 1-2-0 бол ялгаа бол байхгүй. Та бүхэн одоо энэ 3 сервинг peanut butter харж байна. 3 сервингс буюу 96 г peanut butter. Тэгэхээр 1 сервингс чинь 7 г уурга байсан шүү дээ. Биднес чинь 3 сервингс хэрэглэж байгаа болохоор энэ чинь яг одоо харж байгаа 21 г уурга байна. 21 г уурга байгаа. Тэгээд 570 калори байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднес энийг энэ өөрхийн mass gainer энд холсноороо биднес энэ дээрээ 21 г уурга нэмжин дээр нэмээд бас 570 калори нэмжин гэсэн үг шүү дээ. Одоо биднес энэ цаасан дээр одоо саяныхаа калори ба уургийн хэмжээг нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр саяны peanut butter-ийн калори хэмжээ чинь 570 байсан шүү дээ. Харин уургийн хэмжээ болохоор 21 г уурга байсан. Тэр одоо биднес хэдүүд одоо нэмээ та тэгэхээр. Тэгэхээр одоо энэ дотор нийт уургийн хэмжээ 81 г уурга байна шүү дээ. Харин нийт калори хэмжээ чинь болохоор чинь 1080 байна. Тэгэхээр одоо нэг жишээ өөрөө хэрэг өдөрт 200 г уурга уух хэрэгтэй бол уурга хэрэглэх хэрэгтэй бол өөрөө яг энийг ууснаар өөрөө тэр 81 г уурга авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 200-аас 81 хасаад тэр үлдсэн тооч өөрөө чи үлдсэн уурганы хэмжээ гэсэн үг шүү дээ. Харин бас өөрөө хэрэг өдөрт жингээ нэмэхэд бол 3000 калори идэх ёстой гэж бодъё. Тэгэхээр чи өөрөө яг энийг ууснаар өөрөө энийг ууснаар энээсээ 1080 калори аваад 3000-аас 1080 калори хасаад тэгээ өөрөө чи идэх ёстой үлдсэн калори хэмжээ гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн хэрвээ одоо яг энийг болсон гэж бодоод ингэж дуусгаж болно. Уг бол та бүхэн калорийн ба уургийн хэмжээг өшөө нэммээр
өшөө юм хойж олно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би юуны тэр калори хэмжээг хийж байгаа өшөөж байгаа нэмж үзүүлэе гэж бодож байна. Тэгэхээр одоо надад энэ Pop Tarts гэдэг нэг чихэртэй бичээн байна та. Тэгэхээр энийг калори хэмжээ нь болохоор 410 калори. Тэгээ уургийн хэмжээ болохоор 4 грамм. Тэгэхээр энийг одоо бид энд холсноороо өөрхийн тэр саяныхаа 1080 дээр 410 калори нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр саяны 1080 дээр 410-ыг нэмэхээр чинь 1490 шүү дээ. Тэгээд 4 грамм уурга 81 грамм уурга дээр нэмэхээр чинь 85 грамм уурга гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр энэ дотор 85 грамм уурга тэгээд 1490 калори байна гэсэн үг. Тэр өөрөө 3000 калори идэх юм бол яг энэ дотор чи өөрийн чи өдрийн чинь тал хоол байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ тагийн тавиад тэр одоо mass gainer чи одоо яг энд одоо яг бэлэн боцсон байна гэсэн үг шүү дээ. Тэгээ та бүхэн энийг бол нэг дөрөөр бүгдийг нуух бол шаардлага байхгүй. Би болохоор нэг дөрөөр бүгдийг нуу гэж би зөвлөхгүй байна. Тэгэхээр яаж яваад илүү зүйтэй юу та бүхэн одоо тавын нуугаа тэгээ цаг 30 минутаас 2 цагийн дараа ахиж уугаад илүү тохиромжтой. Тэгэхээр та бүхэн mass gainer хийхдээ юу ч хойж болно. Та бүхэн өөрөө яг уургийн хэмжээгээ тохируулж их хэмжээ байлгаж болно, бага хэмжээ байлгаж болно, калори хэмжээг нь өсгөж болно, буулгаж болно, юу ч хойж ба юу ч хийж болно. Ганц анхаарах зүйл юу вэ гэвэл яг уургийн mass gainer хийхдээ mass gainer-ыг өтгөн байлгаж болохгүй. Өтгөн байлгахаар чинь тэр чинь хоо шиг болоод идэхэд хэцүү уухад хэцүү идэх шаардлагатай болно шүү дээ. Харин шингэн байлгаснараа бид ууж чадна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө яг холихдоо яг тэр хольж байгаа юм бодож холих хэрэгтэй. Тэр хольж байгаа юм чи энэ mass gainer чинь өтгөн болох нь шингэн болох нь тэрийг бодож холих хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрэв та бүхэнд үнгийн цагаан байхгүй бол та бүхэн зүгээр энгийн уургийн бэлтгэлээр бол хийж болно шүү дээ. Ихэнх уургийн ямар уургийн бэлтгэлийн брэндээс хамаарч нэг бол 24 грамм уурга байдаг, нэг бол 25 грамм уурга байдаг шүү дээ. Тэгэхээр та бүхэн түрүү харсан шүү дээ. Миний яг 10 сервингс үдгийн цагаан 50 грамм уурга байсан шүү дээ. Тэгэхээр та бүхэн хоёр халбах хийснээр бол та бүхэн нэг бол 48 грамм уурга аав, нэг бол 50 грамм уурга аавна гэсэн үг шүү дээ. Харин 3 халбах хийснээр та бүхэн 75 грамм уурга аав, үгүй бол 74 грамм уурга аавна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн өөр нэг жоргод яг уургийн бэлтгэлээр бол хийж болно шүү дээ. Уургийн бэлтгэлээ хийлээ. Өөрөө тэгээд банан ч юм уу, peanut butter ч юм уу яг Монголд яг одоо юу хойлох боломжтой байна. Яг тэрийг өөрөөсөө хольж, өөрөөсөө уургийн хэмжээгээ тааруулж, өөрөөсөө калорийн хэмжээгээ өөрхийн идэх ёстой калорид ба өөрхийн уургийн хэмжээндээ тааруулж бол энийг бол хийж ууж болно гэсэн үг шүү дээ. Би бол өдөрт энийг бол 2 удаа уудаг. Тэгээ би уухтаа яг адилханаар бол уудаг. Нэг удаа уухтаа би өндгний цагаанаар уудаг. Хоёр дахь уухтаа бол би энэ дахианы тээжээр бол уудаг. Тэр та бүхэн яг энэгээр яг тоглож болно шүү дээ. Яг өөрөө яг амтаа найруулаад өөрөө жороо хийгээд яг юуг юутай хойлоод илүү гоё амтаа болж гин, юуг юутай хойлоод тохиромжтой ингээд та бүхэн хольж өөрсдөө тушиж үзэж болно шүү дээ. Яг нэг тогтсон жороо байх шаардлага байхгүй. Та бүхэн өөрөө уургийн хэмжээг хэрэг байлгах үгээ өөрөө яг удирдна гэсэн үг шүү дээ. Өөрөө калори хэмжээг хэрэг байлгах үгээ бол өөрсдөө удирдна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн одоо би та бүхэнд mass gainer харуулъя та. Тэгэхээр mass gainer-д одоо тэр би тавхад нэг mass gainer харуулъя. Энэ болохоор Dymatize Nutrition Elite Mass гэдэг mass gainer. Тэгэхээр энэ болохоор нэг servings нь болохоор 4 халбаг буюу 150 грамм. Энэ савн дотор болохоор ойролцоогоор 18-аас дээш халбаг байна гэсэн үг шүү дээ. Нэг servings буюу 4 халбаг буюу 150 граммд өөрөө 600 калори авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрөө уургийн хэмжээ авч байгаа уургийн хэмжээ болохоор шин 55 грамм уургийн хэмжээ авч ийн. Харин биднээс өнөөдөр хийсэн юу ч юм болохоор чи энэ mass gainer-ээс бол хамаагүй илүү байгаа юм шүү дээ. Ягаад илүү гэвэл биднээс эндээсээ болохоор 1490 калори авч байна. Тэгээ уургийн хэмжээ болохоор 55 биш 85 грамм уурга авснараа өнөөдрийн биднээсээ хийсэн mass gainer бол дэлгүүрээс авсан mass gainer-аас хамаагүй илүү байна гэсэн үг шүү дээ. Тэгээ би өөр нэг mass gainer хийдэг жор бол би дахианы цээжээр хийдэг. Дахианы цээжийг би энэ тоогонд хуураад саяны тэр шилэн аянд тэгээд би юмнууд хойлоод эргүүлээ тэгээ бас яг уучдаг. Тэгснээр бол би яг одоо энэ харагдж байгаа энэ дахианы цээжийг би идүүл би доолт нь 1 цаг болно. Энэ чинь жажиж идэхэд доолт нь 1 цаг болд. Тэгэхээр би 1 цаг сууж идэхгүй өгөөл нэг 10 минут дотор тэрийг уугаад дуусгачих уу. Мэдээж 10 минут уугаад дуусгахаар хамаагүй амар хамаагүй хурдан хамаагүй хэлбэр штэ. Одоо би та бүхэнд яаж калори тоолох ба калори тоолох тухай жишээ үзүүлье. Тэгэхээр одоо нэг хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр 7 хоног зорилго нь 7 хоног
1 кг асах зорилготой. Тэгээ идэх ёстой калорийн хэмжээ нь 2000 калори, тэгээ идэх ёстой уургийн хэмжээ нь болохоор 150 г гэж бодъё. Тэгэхээр тэр хүн калори яаж 2000 г гэж тоолж мэдхүү, амаас уургийн хэмжээг бас яаж тоолж мэдхүү, би тэрийг бол та бүхэнд одоо харуулъя гэж бодож байна. Тэгэхээр тэр хүн одоо өдөрт 2 хаяг буюу 480 мл сүү уулаа гэж бодъё. Тэгэхээр та бүхэн нэг коп буюу 240 мл сүү чинь 130 г calories байгаа. Тэгээд 8 г уурга байгаа гэсэн үг шүү дээ. Харин тэр хүн 2 коп буюу 480 мл сүү ууснараа тэр хүн чинь 260 калори аваад дээр нэмээд 16 г энэ сүүнээс авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн 2000-аас одоо хасна шүү дээ. 2000-аас чинь 260-ыг хасна гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрхийн уурганы 150 г уурганы хэмжээгээс өөр 16 г хасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хасны дараа тэр хүний одоо тэр өдөртөө идэх үлдсэн калорийн хэмжээ болохоор чинь 1740, тэгээ үлдсэн уурганы хэмжээ чинь болохоор чинь 134 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо надаа энэ тэр хүн одоо энэ уургийн бэлбэлээс өдөрт 2 халбыг уудаг байлаа гэж бодъё. Тэгэхээр энэ уургийн бэлбэл чинь нэг халбаг уухад чинь 120 калори авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд 120 калори дотороо 24 г уурга авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн 2 халбаг ууж байгаа болохоор 120-оор үржүүлэхээр 240 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр саяны 1740-ээс 240-ыг хасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь 1500 гарна шүү дээ. 1500. Тэгэхээр энэ хүн 1500 калори идэх үлдсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо уурга хасна. Энэ нэг халбаг буюу 120 калорит 24 г уурга байгаа гэсэн үг шүү дээ. 2 халбаг ууснараа энэ хүн 240 калори аваад тэгээд 48 г уурга авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 134-өөс 48-ыг хасна шүү дээ. Тэгэхээр энэ хүний үлдсэн уурганы хэмжээ бол 86 г үлдчихсэн шүү дээ. Одоогоор бол 1500 калори идэх үлдсэн. Тэгээ 86 г уурга уух үлдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоогоор тэр хүн одоо 1500 калори идэх үлдсэн. Тэгээд 86 г уурга хангаж өгөх үлдсэн гэсэн үг шүү дээ. Энэ хоёр дээр болохоор шин биднээс калори хэмжээг ба уургийн хэмжээг бол энд бичээстэй болохоор мэдчихтэй шүү дээ. Харин биднээс ийм алим, синас тэгээ энэ дахианы цээж энтрий чинь болохоор чи яг бичсэн цаас байхгүй болохоор энийг яаж мэдэх вэ гэвэл мэдэх бол хоёр арга байгаа. Нэг нь болохоор та бүхэн интернетийг ашиглаж мэдчих болно. Тэгэхээр энийг чинь болохоор чи англиар болохоор чи chicken breast гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн 100 г chicken breast calories гэж Google-ээс хайхад энэний калори хэмжээ гараад ирнэ. Өөр нэг арга гэвэл та бүхэн нар чиг юм кил авах хэрэгтэй. Энэ кил яадаг вэ гэвэл энэ кил болохоор хоолны дугаараа хийчихнэ. Тэгэхээр хоолны дугаараа хийхээр тэр хоолны доторхоо уурны хэмжээ, өөх тосны хэмжээ, тэгээ нүүрс усны хэмжээ, тэгээд тэр калори хэмжээг чинь яг бодоод гаргаад өгчтэй. Одоо энэ breast meat only raw гэсэн мэт raw гэхээр чинь түүхий гэсэн үг шүү дээ. Тэгээ код нь болохоор 0149 шүү дээ. Тэгэхээр одоо бид үс энэ тавгаа бол угаасаа энэ тавгчийн энэ тавгийн чинь кил ч угаасаа хэмжчихсэн. Тэгэхээр сая 0146-аар хийгээд тэгээ яг энэ дахианы цэжийг тавихад бол энэ одоо энэ дахианы цэжийн доторх байгаа калори хэмжээг чинь гаргаад өгч шүү дээ. Тэгэхээр энэ дахианы цэжийн доторх калори хэмжээ чинь 261 калори, өөх тосын хэмжээ чинь 3 г. Тэгээ нүүрс усын хэмжээ бол угаасаа байхгүй. Тэгээ уургийн хэмжээ бол 54 г уурга. Тэгэхээр энэ доторх калори хэмжээ ба уургийн хэмжээ бичээгүй юмыг бол биднээс өөрсдөө ингэж грамаж хэмжинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн одоо энэ тавган дээр байгаа дахианы цэжийг идчихлээ гэж бодъё. Тэгэхээр энэ тавган дээр байгаа дахианы цэж чинь 54 г уурга байна шүү дээ. Тэгэхээр 86-аас 54-ыг хасгаар чинь 32 г уурга. Тэгээд 1500 калориос 260-ыг хасгаар чинь 1190. Тэгэхээр одоо бид бас 1190 калори идэх үлдсэн байна. Тэгээ 32 г уургийг бол хангах үлдсэн байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн үлдсэн юунид бол туртай зүйлээр бол хангаж өгөх болно. Гэхдээ та бүхэн яг тэр идж байгаа зүйлийнхаа бүтцийг бол мэдэх хэрэгтэй. Тэр дотор чи хэдэн калори ба хэдэн грамм уурга байгааг мэдж өгснөөр та бүхэн яг хангаж чадна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр надад бол одоо энэ бол энгийн тараг байна да. Энэ бол зүгээр энгийн тараг. Грек тараганд болохоор уурганы хэмжээ бол маш өндөр байдаг. Энэ болохоор зүгээр л энгийн тараг. Тэгэхээр энэ энгийн тараганд болохоор 1 servings болохоор 227 г, 1 servings дотор 100 калори, тэгээд 10 г уурга байна. Тэгэхээр энэ хүн 2 servings уулаа гэж бодъё. Тэгэхээр энэ тарагнаас 200 калори авч ийн гэсэн үг шүү. Тэгэхээр 1190-ээс 200 хасгаар чинь. Тэгээд 32 г уургаас 20 г уурга хасгаар чинь 12 г уурга үлдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 12 г уурга өндгнөөс хангасан гэж бодъё л та. Тэгэхээр ямар брендийн өндгөөс хамаарч зарим өндгөш нь 70 калори байдаг, зарим нь 60 бол байдаг.
Тэгэхээр одоо миний хэрэгж байгаа өндөнд бол 70 калори байгаа. Тэгээд 6 г уурга байгаа шүү дээ. Тэгэхээр биднес 2 өндөг эзээр биднес 140 калори авч шээ. Тэгэхээр 990-ээс 140-ыг хасгаж 850 гэсэн үг шүү дээ. Тэгээ 12-оос нэг өндөг чинь 6 г уурга байгаа болохоор биднес 12 г уургнаас 12 г уурга хасгаж чинь 0 г уурга гээд уургийн хэмжээгээ тэр өдрийнхөө уургийн хэмжээг бол хангаж өгсөн байх гэсэн үг шүү. Тэгэхээр одоо өөрөө чинь уургийн хэмжээг хангаж өгсөн чинь өөрөө чинь одоо хангаж өгсөн чинь зөвхөн калори хангаж өгөх шүү. Тэгэхээр калори хангаж өгөхдөө өөрөө уургандаа бол санаа зовох шаардлага бол байхгүй гэсэн үг шүү. Тэгээд яг уургийн хэмжээш яг 100% бол цэвэр хангаж өгөх шаардлага бол байхгүй. Өөрөө яг 2 г уурга ч юм уу 5 г уурга дутуу хангасан ч юм уу 2 г уурга 5 г уурга илүү хангаад өгсөн ч юм уу тэр бол нэг санаа зовох асуудал биш. Тэгэхээр та бүхэн 850 г уурга бол дуртай зүйлээс авч болно. Та бүхэн будаанаас авч болно, гурилаас авч болно, бэлтгэнээс авч болно, чихрээс авч болно. Ер нь дуртай зүйлээс бол авч болно. Хамгийн гол нь хэрвээ жингээ хасгаж байгаа бол 850 калориос бол илүү их идэж болохгүй шүү дээ. Ягаад гэвэл өөрөө 2000 калори идчихээ жингээ хасагдсан шүү дээ. 2000-аас илүү их идвэл өөр чинь жингээ хасагдахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо биднес хоёр төрлийн жимс байна. Нэг нь болохоор алим, нөгөөх нь болохоор оранж. Тэгэхээр энийг яаж калори нэмжих вэ гэвэл яг түрүүнийхтэй яг л адилхан. Нэг бол та бүхэн Google-ээс хайж болно. Одоо өөрөө чинь хэрвээ өөрөө чинь 100 г алим байвал 100 г calories in 100 г apple гэж Google-ээс хайхад бол энэ apple чинь калори хэмжээ гарч ирнэ. Үгүй бол та бүхэн яг минийхтэй яг адилхан ийм кило худалдаж авч явах. Энэ кил дээр бол энэ ном нь биш үү? Яг энэ алимны кодыг хайгаад яг энэ дээр энэ кил дээр хийхэд бол энэ алимных доторх бүтсэн ба калори хэмжээ нь бол гараад ирнэ. Өөр нэг анхаарах зүйл юу гэвэл махан төрлийн бүтээгдэхүүн, сүүн төрлийн бүтээгдэхүүн, бэлслэг энтергээл тиймэрхүү зүйлэнд бол уургийн хэмжээ бол маш өндөр байдаг. Харин жимсэн төрлийн бүтээгдэхүүн, ногоо, будаа, гурил энтергээл тийм төрлийн бүтээгдэхүүн бол уургийн хэмжээ бол тодорхой хэмжээгээр бол байгаа. Тэгэхдээ махан төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол маш бага байдаг. Одоо нэг жишээлбэл бол яг адилхан хэмжээний будаа байлаа, яг адилхан хэмжээний дахианы мах байлаа гэж бодъё. Дахианы цээж байлаа гэж бодъё. Тэгэхээр чин дахианы махт байгаа уургийн хэмжээ чинь ийм их байхад тэр будаанд байгаа уургийн хэмжээ бол ийм л байна гэсэн үг шүү дээ. Ийм их зөрөөтэй байдаг. Тийм учраас та бүхэн будаа идэж уургийн хэмжээгээ хангана гэж бодчихвэл тэр чин та бүхэн ямар их будаа идэх гэж бодож чинь бүр өдөртөө бараг 7 хоногт идэ барахгүй будаа идэх гэсэн үг шүү дээ. Харин дахианы махаар хангахыг та бүхэн бол тэгж их дахианы махад идэхгүй шүү дээ. Тийм учраас ихэвчлэн уургийн хэмжээг хангахтаа бол дандаа махан төрлийн бүтээгдэхүүн, сүүн төрлийн бүтээгдэхүүн тийм төрлийн зүйлүүдээс бол хангаж өгч идэв. Харин нүүрс усаа хангаж өгөх хэрэгтэй бол ихэвчлэн нүүрс усны бүтээгдэхүүн чинь жимс, ногоо, гурил, будаа энтер чинь нүүрс усны бүтээгдэхүүн бол орно. Тэгээд тэр өөх тосны бүтээгдэхүүн чинь ихэвчлэн самар, тэгээ өөх тостой зүйлүүд байдаг шүү дээ. Маханд болохоор чи өөх тос бол байгаа. Ямар махаас ч хамаарна, хэр их өөхтэй, хэр их тостой махаас ч хамаарна. Дахианы цээжинд бол өөх тос бол бараг байхгүй. Зарим дахианы цээжинд бол өөх тос байдаг гэх маш жоохон байдаг. Зарим дотоороо ямар ч өөх тос байдаггүй. Харин үхрийн мах ба датсан маханд бол өөх тосны хэмжээ бол тодорхой хэмжээгээр бол байгаа. Яг ямар мах авахаас ч хамаарч. Аз болоос тэгээ өнөөдрийн бичлэгийг үгээр дуусгая. Тэгээ та бүхэн ойлгохгүй зүйлүүд тэгээ чөлөөтэй асуураа тэгээ дараагийн бичлэгтэр уулзлаа түр баяртай.